Библийн өгүүлдэг вэ? Нэвтрүүлгийнхаа энэ удаагийн цувралаар та бүхэнтэй Матай номыг үргэлжлүүлэн унших болно. Матай ном маань өөрөө Эзэн Есүс Христ ертөнцийн эзний жинхэнэ хүү мөн гэдгийг батлан харуулдгаараа Шинэ гэрээний номын эхний ном болон бичигдсэн онцлогтой байдаг юм аа. Тиймээс Есүс Христ бол амьд ертөнцийн эзний жинхэнэ хүү мөн гэдгийг бид нар энэ номыг уншиснараа илүү ихээр таньж мэдэх болно. Есүс 12 дагалдагчдаа зөвлөгөө өгөөд тэндээсэн явж Галил нуурын дэргэдэх хотод очин хүмүүст сургаалаа зааж ертөнцийн эзний тухай гайхамшигт үннийг тунхаглав. Жогоон Баптист шоронд байхдаа Есүс Христийн хийж буй гайхамшигт үйл явдлын тухай сонсоод өөрийнхөө дагалдагчдыг илгээж та ертөнцийн эзний илгээсэн хүн мөн үү? Эсвэл өөр хүн ирэх ёстой юу гэж асуулгалаа. Та хоёр Жогоон Баптист дээр очиод үдсэн сонсноо л яар. Одоо тэр сохрыг хараатай, доголны хөлтэй, дүлийг сонсолтой болгож, бузар хулганы яртныг ариутгаж, нас барагстыг дахин амьлуулж, энгийн дорой хүмүүст ертөнцийн эзний гайхамшигт үннийг ярьж байна. Надад итгэсэн бүхэн асар их жаргалтай болно гэж Есүс хэлв. Жогоон Баптистийн дагалдагчид явсны дараа Есүс цугласан орлонд ярихдаа та нар халиуран найгах өвсийг харахаар илсэн цөлд очихгүй. Хамгийн гой хувцастай хүмүүс хааны ордонд л байдаг. Тэднийг харах гэж та нар цөлд бас очихгүй. Харин ертөнцийн эзний зарлагтай уулзах гэж очисон Жогоон Баптист бусад ямар ч зарлагаас илүү чухал. Их эзнийг ирэхээс өмнө хүмүүсийг бэлтгэхийн тулд ертөнцийн эзэн нэгэн илчээ явуулна гэж түүний сургаал бичсэн байдаг. Жогоон Баптист бол тэр илч мөө. Энэ дэлхийд хинч Жогоон Баптистаас илүү чухал биш. Харин ертөнцийн эзний мөнхийн улсын гэрээнийг эргэнч гожим түүнээс илүү чухал болно. Жогоон Баптист ер бусын улсын тухай тунхаглаж эхлэхэд хүмүүс эсэргүүцсэн боловч үнэн сэтгэлээс хүссэн нэг нь дуртай тийш орж байна. Мөших ба ертөнцийн эзний бусад зарлагуудын хэлсэн зөвнөл одоо биелж байна. Тэр ёсоор ертөнцийн эзний эртний зарлах Илигаах шиг нэгэн хүн ирэх ёстой. Жогоон Баптист бол тэр хүн мөн. Та нар үүнд итгэж байна уу? Сонссон бол үүнийг хүлээн ав. Харин одоогийн хүмүүс удамжин тоглож буй хүүхдүүд шиг бидний хөгжилтэй ая тоглоход та нар бүжиглэхгүй байна. Уйтгартай ая тоглоход уйлахгүй байна гэж тэд бие биесээ муучилдаг. Яг үүнчлэн Жогоон Баптист олон удаа мацаг болж арх дарс амсахгүй байхад нь муу ёрын сүнстэй гэж хүмүүс хэлж байсан. Харин би ертөнцийн эзний илгээсэн хүн. Гэтэл ямар ч хамаагүй хоол идэж дар суухад минь яасан залтай амтан бэ? Энэ хүн Ромын хаант улсын албан татвар ураагч хар санаатнуудын ховдог сохтуу найз нэм гэж хүмүүс хэлдэг. Гэвч үнэн замаар явж байгаа хүн тэр зам ертөнцийн эзнийх болохыг үргэлж баталж чадна гэжээ. Есүс гайхамшигт үйл явдлынхаа ихэнхийг Хорезин, Бетсайд, Хафарнаум хотод хийжээ. Харин тэр хотынхан гэмт амьдралаа орхих дургүй байсан учраас Есүс буруу шаан Хорезин, Бетсайд хотынхон би та нарын дунд олон гайхамшигыг бүтээлээ. Гэвч та нар гэмт амьдралаа орхих дургүй байна. Би Тир, Сидон хотынхны дунд ийм олон гайхамшиг бүтээсэн боловч тэд голдоо ортол гэмших байсан. Тийм учраас хөөрхий ертөнцийн эзэн хүн төрлөختнийг шүүхэд та нарын авах шийтгэл тэр Сидон хотынхны шийтгэлээс илүү хүнд болно. Хафарнаум хотынхон би та нарын дунд олон гайхамшигыг бүтээлээ. Харин та нар бас л гэмт амьдралаа орхисонгүй. Би Сидон хотынхны дунд үүнийг хийсэн бол тэд ертөнцийн эзний өмнө гим хийхээ болж одоо болтол тэр хот устаагүй байх байсан. Тийм учраас хөөрхий ертөнцийн эзэн хүн төрлөختнийг шүүхэд та нарын авах шийтгэл Сидон хотынхны авсан яс шийтгэлээс илүү хүнд болно. Та нар хотоо тэнгэрт тултал дээдлэвч
ертөнцийн эзэн түүнийг чинь газар дор ортол дарна. Есүс ертөнцийн эзэнд ярихдаа мөнхийн эцэг минь, орчлон ертөнцийн ганц их эзэн минь. Та энэ онцгой үйл явдлыг эрдэмтэн мэрэгдүүдэд ойлгуулаагүй байтлаа энгийн хүмүүст ойлгуулжээ. Энэ бол таны хүсэл байж гүнээ хүндэт эцэг минь та үргэлж магтагдах болно гэв. Тэгээд дагалдагчтай хандан мөнхийн эцэг минь надад бүх эрхээ өгсөн. Би ертөнцийн эзний илгээсэн хүү. ертөнцийн эзэн эцгээс минь өөр хинч намайг сайн мэдэхгүй. Надаас өөр хинч ертөнцийн эзэн эцгийг минь таньж мэдэхгүй. Зөвхөн миний хүссэн цагт л хүн ертөнцийн эцэгтэй минь танилцж чадна. Хүнд дарамт үрж зовлон дунсан хүмүүсээ хэрв та нар надад итгэвэл би амар тайвныг өгье. Би хонь шиг номхон бөгөөд туйлын энэрэнгүй зантай. Тийм учраас намайг дагахаас бүү айхтун. Миний сургаалыг дагах нь хүнд хүчээр бишээ. Би та нараас олон юм шаардахгүй бөгөөд зөвхөн амар тайвныг өгнө гэж Есүс өгүүлжээ.